За сайн байцгаана уу. Ингээд бүгдээрээ mock draft хийж үзье. За энэ сайт нь болохоор яг сагсан бөмбөг сонирхдаг хүмүүс маань энэ сайтн дээр одоо өгөгдлүүдийг ашиглаад өөрсдөө customize хийгээд сонгосон мэдээлэлээ харах, харьцуулалтаа хийх юм боломжтой байдаг. За энэ дээр бүгдээрээ mock draft-ыг хийж үзье. За ингээд гарч ирж байгаа цонхонд маань 2026 оны draft-ыг хийх гэж гарч ирж байна. За бүх багуудыг оруулна. За энэ дөр болохоор lottery сонголтыг хийх, first round-ыг бүтэн хийх, full draft хийх гэсэн юм сонголттой. За миний хувьд бол first round-ыг л хийн гэсэн юм сонголт сонгож байна. За мөн тоглогч сонгоход багт хэрэгтэй байгаа тоглогч мөн хамаагүйгээр ингээд автоматик сонголтыг хийж гин гэсэн юм гарч ирж байна. Тэгэхээр хугацаанд амжихгүй бол энэ сонголтууд дээр нь тавигдчихэв. За стандарт гэж тавьжээ. Мэдээж хэрэг NBA-д тоглох драфтын жагсаалтаар за мөн лотерей суглааны дараалалаар ингээд сонгоно. За энэ дээр бол энэ сайтанд байгаа тоглогчдын драфтлагдах магадлалаар жагсаасан ранкыг харах уу. За мөн эсвэл no ceiling гэд вебсайт байдаг. Энэ бол шинээр орж ирж байгаа тоглогчдыг маш сайн скаут хийдэг юм сайт байдаг. За ESPN-ийн дараалал гэж байгаа. За ESPN-ийн дараалалаар бүгдээрээ сонгоцгоё. За ингээд simulator маань ажиллаж эхэллээ. За одоо эхний сонголтыг бол Washington Wizards баг хийн. За дараагийн сонголт нь Utah Jazz-ийн сонголт гарч ирнэ гэж харуулж байгаа. За ингээд энд бол драфтер сонгох боломжтой бүх боломжтой тоглогчдын жагсаалт гарч ирнэ. За драфтын сонголтуудаа тоглодог байрал шүүлтүүрээр ингээд харж болно. За Washington Wizards мөн 51 дахь сонголт байгаа. За 60 дахь сонголт байгаа гэдгийг харуулж байна. Одоо байгаа тоглогчдын нөхцөл болоод player optionтэй за эсвэл одоо free agent эсвэл Larry Bird-ийн эрхтэй байгаа тоглогч, багаас хамааралтай тоглогч гэдэг ч юм ингээд жагсаалт харуулж байна. За ингээд Washington Wizards багийн хувьд бол маш ирээдүйтэй тоглогчтой байгаа. Trey Johnson байгаа. За Keyshawn George гэж тоглогч байгаа. За эдгээр тоглогчд нь бол бас багийн нэлийн гол одоо цөм тоглогч нар болж хөгжиж байгаа. За өнгөрсөн жил орж ирсэн Will Riley гэж тоглогч байгаа. За ингээд Washington Wizards багийн сонголт нь одоогоор байгаа жагсаалтанд бол хамгийн өндөрт байгаа нь бол AJ Dibbanza магадлалаараа хамгийн өндөр байгаа. За ингээд сонголт нь AJ Dibbanza гэд бүгдээрээ сонгожээ. За одоо хоёрдугаар сонголт бол Utah Jazz багийн сонголт болж байна. За тэдний хувьд бол өнгөрсөн жил Jaren Jackson Jr-ыг авсан. За мэдээж хэрэг бас өндөр тоглогч нар бол байгаа. Lauri Markkanen. За Yusuf Nurkic-ийн хувьд бол харин багаас сольж магадгүй. За Kessler Walker бол багтаага гэрээ бол сонгохгүй байгаад байгаа. За Ace Bailey-ийн хувьд өнгөрсөн жил авсан тоглогч. Ер нь эдний хувьд бол өндөр тоглогч ихтэй байгаа. Keontae George гээд маш сайн тоглож байгаа тоглогч байгаа. За ингээд харах юм бол Darren Peterson-ыг сонгох магадлал маш өндөр байгаа. За мөн Cameron Boozer бас орж ирж болох. Гэхдээ тоглолтын арга барил болоод тоглогчдын бүрэлдэхүүн байрлалыг харах юм бол Utah Jazz баг 2 дахь сонголтоор Darren Peterson-ыг авна гэж үзлээ. За дараа нь 3 дахь сонголт бол Memphis Grizzlies баг байгаа. За тэдний хувьд бол бүрэлдэхүүн нь бол бас шинжлэгдэж байгаа гэж хэлж болно. За нэг хэсэг дээгүүр өрсөлдөжсэн тоглогчдоо бүгдийг нь явуулсан. За Dylan Brooks явсан, Triple J явсан байгаа. Одоогор бол Ja Morant, за KCP, Santi Aldama гэсэн тоглогч нар бол багийн гол цөм болж байж байгаа. За харамсалтай нь бол Brandon Clark-ийн хувьд бол золгүй тохиолдлоор ингээд нас барсан байгаа. Тэдний хувьд бас өнгөрсөн жил бас сайн тоглогч нар гарч ирсэн. Draft-аар Cedric Howard-ын дэжгүй тоглосон байгаа. За мөн Cam Spencer тоглогч маш өндөр гүйцэтгэлтэй тоглосон. Ер нь бол баг 10 ассист дундчлахаар ийм тоглогч байлаа. За Jalen Wells гэх тоглогч өнгөрсөн жил бол тийм сайн тоглож чадаагүй. За тэгэхээр тэдний хувьд бол forward юм уу center байрлалын тоглогч бол хэрэгтэй байгаа. Cameron Boozer-ыг бол сонгох байх гэж бодож байна. Ингээд 3 дахь сонголт нь Cameron Boozer очиж байна. За 4 дахь сонголт Chicago Bulls багт ирлээ. За тэдний хувьд бол бас олон сонголттой байгаа. 1-р тойргийн 15 дахь сонголт байна. За 2-р тойргоос 2 сонголт байгаа. За хамгийн өндөр магадлалтай байгаа 4 тоглогчийн 3 нь явсан. Тэгэхээр Caleb Wilson гэх тоглогч бол бусад 3 тоглогчоос дутаад байх юм их байхгүй. Маш сайн тоглогч байгаа. Caleb Wilson-ыг бол шууд Bulls баг авах нь тодорхой байх. За Bulls-ийн хувьд бол Josh Giddey гэх сайн тоглогч тэдний бүрэлдэхүүнд байсаар байна. Ер нь бол triple double дундчлах ийм хэмжээнд тоглох боломжтой тоглогч байгаад байгаа. Өсөж дэвчгийг хүлээж байгаа одоо Matas Buzelis байна. Өнгөрсөн жилийн одоо ашиглаагүй No Sen гээ тоглогч байгаа.
За ингээд энэ багт бол Caleb Wilson ирэх байх гэж бодож байна. За азтай тохиоллоор драфтын 5 дахь эрхийг авсан байгаа. LA Clippers баг байгаа. За Clippers багийн хувьд бол Kawhi бол багааг орхихгүй юм шиг байна. За Darius Garland болон Benedict Mathurin гэсэн хоёр тоглогчоор цус сэлбсэн байгаа. За энэ багт нэг асуудал нь бол залуу тоглогчийн асуудал яригдж байгаа. Ихэнх одоо ростерт нь байгаа цөм тоглогч нар 30 гараа явцсан байгаа. За Bogdan Bogdanovic байгаа, John Collins байгаа. За Nicholas Batum, Christian Bradley Beal гэсэн энэ тоглогч нар бол одоо багт тус хүргэх тал дээр бас нэг дутагдaltaй байгаа даа. Тэгэхээр залуу ирч хүчтэй тоглогч авах байх. За одоо байгаа сонголтуудаас хамгийн боломжтой тоглогч гэвэл Keaton Vogler гэх тоглогч, Darius Safka хоёр тоглогч өндөр яригдж байгаа. За миний бодлоор бол Darius Safka нь илүү холбох чиглэлийн тоглогч учраас Clippers багт илүү тохирно гэж бодож байгаа. За Keaton Vogler-ийн хувьд бол шийдэл сайтай тоглогч, арай нуруу өндөртэй тоглогч. Тэгээд Kawhi Leonard-ыг 3 номер дээр тоглуулах боломжийг нь олгоно. Гэхдээ бөмбөг эзэмших тоглогч дээр бас асуудал үүсээд байгааг нь харахаар Darius Garland-ыг shooting guard байрал дээрээ тоглох бас чадамжтай учраас Safka-г авна гэж үзье. За дараагийн сонголт нь Brooklyn Nets багийн сонголт. За Brooklyn Nets бол энэ сонголтоо магадгүй trade-д оруулах байх. Өнгөрсөн жил 5 драфтын эрхийг авсан. За тэгээд Michael Porter Jr. бол бас маш сайн тоглосон. За өнгөрсөн жилийн драфтын эрхүүдээс сайн тоглосон тоглогч бас жоохон ховор байгаа. За Igor Diamin болон Nolan Trory, за Ben Saraf, Danny Wolf гэдэг ийм олон тоглогчдыг сонгож авсан. Гэхдээ өсөж дэвчгэнийг ингээд хүлээж хөгжилтөнд анхаарна гэж бодоод бага шинжлэх юм цаг хугацаа бас хэрэгтэй байгаа. Backcourt тоглогч нар бас нэлээд их байгаа учраас Nate Amant-ийг бол авах магадлал өндөр гэж үзлээ. За дараагийн сонголт хийх баг бол Kings баг байна. За тэдний хувьд бол 2 драфтын нэмэлт сонголт байгаа. За багийн хувьд бол бас асуудалтай байгаа. Холбогч авах хэрэгцээ нугасаа байгаа. Миний тооцож байгаа драфтын сонголтуудаас Keaton Vogler бол унах болчиход байна. Яг тэгэхээр Michael Brown болон Kingston Flaming гэсэн хоёр тоглогч байгаа. За мөн Braden Burris гэсэн ийм тоглогч байгаа. Энэ гурван тоглогчоос сонгож авах болох гэдэг. Нэгэнтээ найруулган дээр асуудалтай байгаа учраас хамгийн одоо найруулах чадвар өндөртэй гэвэл энэ гурван тоглогчоос бол Kingston Flaming байгаа. За тэдний хувьд ингээд Kingston Flaming-ийг драфтын сонголтоороо аавна гэж тооцлоо. За одоо Atlanta Hawks баг байгаа. За тэдний хувьд бас боломжийн бүрэлдэхүүнтэй байгаа. За дээрэс нь нэмээд плей-оффын нэлээд сайн тоглолт үзүүлсэн. За Нью-Йорк багийг одоо 2 удаа хоцсон цорын ганц баг нь бол Atlanta Hawks байгаа. За тэдний хувьд Jalen Johnson, Dyson Daniels гэд хоёр тоглогч нь бол баталгаатай гэрээтэй явж байгаа. За мөн Nick Alexander Walker гээд MIP шагналыг авсан тоглогч нь бүрэлдэхүүнд нь байна. За магадгүй Zachary Ursa-шийг явуулаад өөр тоглогч авчирч болох юм. Энэ багийн бүрэлдэхүүн дээр харахаар өндөр тоглогчийн хэрэгцээ өгөн байгаад байна. За Atlanta Hawks багийн хувьд бол Keaton Vogler-ыг сонгоно гэж үзлээ. За одоо Dallas Mavericks баг сонголтоо хийн. За тэдний хувьд бол мөн point guard байрлалын тоглогчны асуудал үүссэн. Драфтын 1-р сонголтоо бол point guard хийх гэж үзсэн байгаа. За ирээдүйн бол бас боломжийн гэрэлтэй харагдж байгаа. Тэдний бүрэлдэхүүнд Cooper Flag байгаа. За мөн Derek Lively гэдэг тоглогч бас байгаа. За энэ хоёр тоглогчоо суур болгож тоглолвол нэмэлтээр Kyrie Irving гэдэг лигийн том нэр явж байна. Michael Brown Jr.-ыг бол сонгох байх гэж бодож байна. За Milwaukee Bucks багийн хувьд бол асуудал үргэлжилсээр байгаа. Тэдний хувьд бол Giannis Antetokounmpo явсны дараагаар багийн бүрэлдэхүүнийг харж агаад сонголтоо хийн. Гэтэл одоо драфт тулчаад байгаа. Giannis бол солилцоонд ороогүй байгаа. Тэгэхээр blind choice буюу сохорт сонголтууд хийх болох гээд байна. Магадгүй Giannis-ыг явуулаад оронд нь жижиг тоглогч сонгох боломжтой. Тэгэхээр Braden Burris-ийг бол баг сонгочих байх гэж бодож байна. За Braden Burris-ийн хувьд бол combo guard тоглогч байгаа. За одоо Golden State Warriors баг ирлээ. За тэдний хувьд бол Stephen Curry-гийн сүүлийн дайралт хийн гэж тооцвол хэд хэдэн өөрчлөлт хийх ёстой болоод байна. За самбарт сайн тоглогчтой болох хэрэгтэй байна. Одоогор бол бас хоёр талд сайн тоглодог тоглогч байгаа Jimmy Butler. Гэхдээ Butler-ийн хувьд бол нас Stephen Curry-гээс нэгээр л дүү байгаа. Тэгэхээр энэ хоёрын хувьд бол хоёулаа адилхан одоо хөгшин тоглогч нар бүтэн уйлрал ачаал аваад за тэгээд тэр нь плей-офф дээр үргэлжлэнэ гэхээр бол ихтгэл төрөхгүй байна. За мөн Al Horford болон Kristaps Porzingis гэсэн хоёр самрын тоглогч байгаа ч хэдий ч энэ хоёр тоглогчийн бас тоглолтод оролт бүр нөлөө нь бол бас тийм өндөр байж чадахгүй байх гэсэн эрсдэл байгаад байна. За энэ багийн хувьд бол одоо байгаа сонголтуудаас хамгийн зөв сонголт нь бол миний
миний бодлоор бол Yasser Lindeborg яг тэгэхээр Stephen Curry туслах бүх одоо хар ажлыг хийж өгөх тоглогч бол Yasser Lindeborg байгаа. Самбраун шийдэн довтлно. За зөвхөн самбарт найдаж байгаа бол Ade Mara-г авах нь зөв байх. За Karim Lopez-ийн хувьд бол Шинэ Зеландын лигт л одоо өөрийгөө харуулж байгаа болохоос биш NC-гийн одоо өрсөлдөөнд орж үзээгүй гэхээр өндөр хүлээлт тавьж болохгүй юм тоглож байгаа даа. Тэгэхээр чинь миний mock draft-аар бол Yasser Lindeborg-ыг сонгосон нь хамгийн зөв гэж бодож байна. За дараа нь бол OKC баг байгаа. За энэ баг бол сүүлийн жилийн драфтын эрхүүдийг цуглуулчихсан юм баг байгаад бүсийн финалийн гүйцэтгэлээс зэхэд Jalen Williams болон Chet Holmgren гэсэн хоёр тоглогч дээр бол гол сул тал нь болсон. Jalen Williams-ийн хувьд бол 100% тоглох хүчин чадлаараа за Chet Holmgren бол double хийж тусалсан бол Spurs-ыг бол хожих байсан. Тэгэхээр энэ баг бол still одоо хүчтэй хэвээр байгаа баг. За энэ баг дээр нэмэгдэх боломжтой хүн бол Ade Mara гэж бодож байна. За самбарын тоглогч нар байгаа хэдий ч Ade Mara бол одоо яг конференцийн хамгийн том rival болох гээд байгаа. Victor Wembanyamаг хамгаалах боломжтой тоглогч. Тэгэхээр Ade Mara-г бас сонгож авах нь тэдний хувьд бол маш ашигтай гэж бодож байна. Заавал олон минут тоглох албагүй. За дараагийн сонголт бол Miami Heat баг байна. За Miami Heat багийн хувьд бол за Bam Adebayoгийн хувьд сайн хамтрагч ирэхгүй бол амжилт гарах бол маш хэцүү болоод байна. Тэгэхээр энэ жилийн драфтын сонголтоос бол SFPF байрлалын Karim Lopez, за Hannes Steinbach гээд төвийн тоглогч байгаа. За мөн LeBron File гээд тоглогч байгаа. За миний бодлоор бол эхлээд холбогчийн асуудлаа шийдсэн дээр гэж бодож байна. LeBron File нь бол Devin Mitchell-ийг бодох юм бол арай довтлогооны ур чадвартай тоглогч. Devin Mitchell бол хэдийгээр Adebayo гэмтсний дараа плей-оффоор сайн тоглосон ч гэсэн creativity буюу тоглолтод оноо авах боломжийг үүсгэхдээ тийм сайн биш байгаад байгаа учраас LeBron File-ыг авах болов гэж бодож байна. За мөн за эсвэл Karim Lopez бас сонголтонд нь байж болно. Мексик гаргалтай тоглогч. Тэдний хувьд бол аль хэдийн Jaime Jaquez гээд Мексик тоглогчтой. Тэгэхээр Mexican connection үүсгэх боломжтой. За энэ удаад би бол харин LeBron File-ыг сонгох болов гэж бодож байна. За Charlotte Hornets баг дээр ирлээ. За өнгөрсөн жил итгэлээ олж авсан Charlotte Hornets баг эх жил бол плей-оффын өрсөлдөөнд төлөвлөх бах. За Con Knappel гээд маш сайн тоглогчийг авсан. Энэ багийн одоо балансыг хамгийн сайн болгосон гэж үзэж байгаа. За тэдэндээ юу хэрэгтэй байна гэдэг асуудал гарч ирж байна. За самрын тоглогч бол хэрэгтэй байгаа. Одоо ганцхан Kalkbrenner гээд самрын тоглогчтой. Арай жоохон нуруу нам тоглогч нар байгаа л да. Одоо Dejan Salon байна, Moussa Diabat байгаа. За тэгэхээр самрын одоо тоглогчны 100 заатгал хэрэгтэй байх. Hannes Steinbach-ыг бол авах боломжтой, мөн Chris Siakam-ыг авах боломжтой. Энэ хоёр тоглогчийн нурууны өндөр адилхан байгаа. Арай хурдан гэдгээр нь бол Chris Siakam-ыг бол сонгох болов гэж бодож байна. За дараагийн сонголт Bulls багийн сонголт байгаа хахад. За тэдний хувьд бол 15 дахь буюу яг лотери сонголт дууссаны дараах эхний сонголтыг хийж байгаа. Энэ удаад бол Caleb Wilson-ыг авсан юм чинь төвийн тоглогчийг бол авах бах. Энэ жагсаалтанд байгаа Hannes Steinbach-ыг бол авах бах. За ихэд Memphis Grizzlies баг дээр ирж байгаа Cameron Boozer-ыг авсан. За энэ удаад тэдний хувьд Karim Lopez-ыг бол авах бах. За OKC-гийн сонголт ирсэн. Дундаж гүйцэтгэл үзүүлж чадах хэд хэдэн тоглогч авч болно. Jaden Quantis байна, Isaiah Evans байна, за Cole Pitt байна, за мөн Cameron Carr байгаа, за Morris Johnson байгаа. За хар ажилд сайн тоглогч авъя гэвэл магадгүй одоо Morris Johnson-ыг авч болно. За мөн Jaden Quantis авах боломжтой. Гэхдээ Ade Mara буюу төвийн тоглогчоо сонгогдсон гэж үзээд Cole Pitt ч бас байж болно. За нэг бол Cameron Carr ч байж болно. За энэ удаад сонголт нь бол Cole Pitt байх нь арай илүү зөв юм болов гэж бодож байна. За төвийн тоглогч авсан. За Charlotte Hornets багийн хувьд дараагийн тоглогч нь бол Cameron Carr байх магадaltaй. Хамгийн тохиромжтой тоглогч гэж харагдаж байна. Draft Combine-д бол хамгийн өндөр шалнаас өсөрсөн тоглогч болж бүртгэгдсэн байгаа. За одоо Toronto Raptors багийн сонголт ирлээ. За тэдний хувьд бол бас амжилт бол муугүй плей-офф шалгарсан баг байгаа. За энэ жагсаалтанд бол Braylon Mullins байгаад байгаа. Гэхдээ түүний хувьд бол UConn багтайгаа дараа жил ахин тоглохоор болсон. За Braylon Mullins-ийн хувьд бол уулын драфтын ангийн хамгийн сайн шийдэгч байсан. March Madness дээр бол Duke-ийн эсрэг цаг дуусч хахад талбайн голоос хийсэн тоглогч бол энэ Braylon Mullins байсан.
За энэ жилийн үед бол Toronto Raptors багийн хувьд бол төвийн байрал дээр асуудалтай байсан гэж үзээд Jaden Constance-ыг сонгоно гэж бодож байна. За одоо 20 дахь сонголт Spurs багийн сонголт. Тэдний хувьд бол Mo Johnson-ыг авах бах. Яг тэгэхээр талбай дээр олон минут тоглохгүй ч гэсэн нэмэх үзүүлэлтэд тоглох хүчний давтлагч байрлалын тоглогч хэрэгтэй байгаа. Эндээс бол ямар ч эргэлзээгүй Mo Johnson-ыг бол авах бах. За 21 дахь сонголт Detroit Pistons баг. За тэдний үед Cleveland Cavaliers-т хожигдоод плей-оффод дуусгасан. SF болон PF байрал дээр тоглогч байж болно. Нэг бол холдон тоглогч байж болно. За одоо байгаа draft order-оор бол Christian Anderson байж болно. Эсвэл Bennett Steers байж болж байна. За арай боломжтой гэвэл одоо Christian Anderson-ыг авах юм байна гэж бодлоо. За 76 багийн хувьд бол нэгдүгээр шатад авсан Boston Celtics багийг буулгаж авсан. Тэгэхээр тэдний хувьд бол хүчний давтлагч юм уу төвийн тоглогч сонирхох бах. За одоо байгаа боломж тоглогчдоос Allen Graves гэж тоглогч байна. Joshua Jefferson гэж тоглогч байна. За Alex Carben байна. За төвийн тоглогчдоос Matthias Krivas байгаа. Krivas-ийн хувьд бол Arizona багт бас сайн тоглосон тоглогчд орж байгаа. За өнгөрсөн жил Florida NCAA-гийн аварга болоход байсан Alex Condon бас байгаа. За ингээд одоогоор чагсаалтаа харах юм бол Krivas-ыг л авах хамгийн магадлалын төртэй байна. Түүний хувьд нэг жоохон дутагдaltaй тал нь хөлийн хөдөлгөөний сайтай тоглогч биш байгаа. За Atlanta Hawks багийн хувьд 23 дахь сонголтыг хийн. За тэдний хувьд Jalen Swain гэсэн тоглогчийг авах гэж бодож байна. Драфтын жагсаалт дотроо бол нэлээд бас сайн тоглогчны тоонд орж байгаа. 3 жил тоглолцсон юм бас туршлагатай тоглогч байгаа. Swain-ыг бол авах. За аваргуудын хувьд бол хэнийг авах вэ гэдэг асуудал гарч ирж байна. За тэдний бас сонирхож байсан тоглогч нь энд үлдсэн байгаа. 6-9 дөрөвтэй Allen Graves гэх тоглогч байгаа. За эсвэл Bennett Steers-ийг авч болно. За самрын байрал дээр өөрсдөө сонгох хамгийн боломжтой байгаа тоглогч болох Allen Graves-ийг бол авах бах. За 25 дахь сонголт бол Lakers багийн сонголт. За тэдний тоглогч нарын шилжилт хөдөлгөөн болоод юу болохыг нь бол энэ 100 ингээ харж лээ. Хамгийн боломжтой тоглогчдыг ингээ харахаар төвийн тоглогч нарыг авахаас өөр аргагүй болж байна. За одоо байгаа үлдсэн тоглогчдоос бол Wizard хамгийн сайн тоглогч нь болж байна. Alex Condon байна. Тэгэхээр Henry Wizard-ыг бол авах бах. За Denver Nuggets багийн хувьд бол бүтлгүүцсэн гэж хэлж болно. Тэднээс бол аваргын төлөө тоглох хүчин чадалтай баг гэж харж байсан боловч одоо хүлээлтэнд бол яагаад ч хүрсэнгүй. Тэдний сонголтыг Isaiah Evans-ыг авах гэж бодож байна. 2 дахь жилдээ тоглосон тоглогч байгаа. За 27 дахь сонголт Boston Celtics баг. За мөн тоглогч нарыг солинд оруулна гэсэн юм яриатай байгаа баг. За бас л хүчний тоглогч сонгох болов гэж бодож байгаа. За Alex Carben-ыг авах боломжтой гэж харж байна. За чоннууд ирсэн. За Anthony Edwards бол плей-оффыг гэмтлийн асуудлаас болж нэг 60-70% тоглож дуусгасан. Тэгэхээр тэдний хувьд бүрэлдэхүүнч төр багийн одоо тоглолт ч гэсэн яг хэвээрээ байгаа учраас нэг хайхтар санаа зовох зүйл байхгүй бах. За SF байрлалын тоглогч Tande Yusufu-г авах магадaltaй. Мөн Patrick Ngobia гэдэг тоглогчийг авах боломжтой. За тэгвэл Timberwolves багийн хувьд өнгөрсөн жил Rocco Zikarski-гээд 7-3 фит өндөртэй тоглогчийг авсан. Энэ жилийн хувьд бол Yusufu-г авах магадaltaй гэж үзэж байна. За одоо Cleveland Cavaliers багийн хэлж ирсэн. За тэдний хувьд мөн л PF болон SF тоглогчийг авах. За одоо байгаа сонголтоос хамгийн топ сонголт нь бол Alex Condon болон Joshua Jefferson гэсэн хоёр тоглогч байна. За мөн Patrick Ngobia гэдэг тоглогч байгаа Duke-ийн. За мөн UConn-ы Tyrese Reed бас байж байна. Тэгэхээр Tyrese Reed-ийг бол авах. За ингээд сүүлийн баг Dallas Mavericks-ийн сонголт ирсэн байна. За тэгэхээр Dallas Mavericks-ийн сонголт бол энэ манай draft order-т бол байхгүй гэж бодож байна. Яг тэгэхээр манай Mike-ийг сонгох байх гэж бодож байна. Холбон тоглогч мөн давхар SFPF-ийн тоглогчийн нууртай учраас 30 дахь сонголтоор Монгол тоглогч Mike байгаасаа гэж хүсэж байна. За ингээд mock draft-а дуусгая. За сонгосон тоглогчдынхон ерөнхий чагсаалтыг ингээд харъя. Энэ дээр дутуу байгаа тоглогч бол Mike Sherb James. За ингээд дараа уулзлаа. Баярлалаа.